сая нэгд өдрийн шийдвэрээр одоо энэ боломжгүй боллоо. За тэгээд листэнд орсон байгаа. Тэгээд бидний хувьд бол листэнд орох ямар ч сонирхолгүй байгаа. Бид нар одоо угжны хургаш шүү дээ, тий. Яг тойрог дээр очиод яг нүцгэн гараараа нөгөө хүмүүстээ үзье гэж бодсон. Тэгээд боссонгүй. Тэгээд өнөөдрийн мэдээллийн гол агуулга нь юу вэ гэхээр бид нар одоо листнээс нэрээ татчихна. Одоо мэдхгүй. Би бол ямар ч үсэн тохиролцоонд хүрсэнгүй манай хүмүүс тийм ээ. Дарга маань тэгээд одоо тэгээд тохиролцоонд хүрээгүй учраас тэгээд би ч гэсэн тэгээд одоо нэрээ татгаас өөр ямар ч аргагүй байдал төрлөө. Чи одоо ерөөсөө гадаа тэр нөгөө хідүүлээ сэтгүүлчтэйгээ гадаа зогссоор байгаа л тэгэл нэг мэдсэн чи миний өгшөн тойрог авч чадсангүй л болоо ирсэн шүү дээ тий. Оруулахгүй байсаар байгаа л тэгэл орж чадахгүй байсаар байгаа л тэгэл 12 цаг 15 минутанд тэгэл сонсон. Тэгээ одоо яах вэ тий. Таны хувьд ганц өмөр хандаж юу гэж хэлэх вэ? Хэрэг гомдтой байгаа юу? Нэх бүр одоо гомдоол тий. Яста бурхан минь яста ямар муухай юм бэ биш. Гэтэ зүгээр нөгөө монголчууд хэлдэг ч монгол хүний заавал андгаа байх ёстой гэд тий. Заавал байх ёстой. Тэгээ тэрэндээ хүрч чадсангүй. Тэгээд одоо бид нар тэрнээс нь болоод одоо ямар ч байсан ингээ нэрээ татчихна.